Сайн байцгаана уу? Та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Намайг буян нэмэх гэдэг. Би та бүхэндээ англи хэлний анхаар шатны 1-р хичээлийг орох гэж байгаа баяртай байна. Өнөөдрийн 1-р хичээлээр бид англи хэлний хамгийн өргөн дэлгэр хэрэглэгддэг to be гэдэг үйл үгийг төлөөний нэрэн дээр хэрхэн хэрэглэх үү? Тэрнийг яаж үгүйсгэж ашиглах уу? Мөн ямар тохиолдолд энэ үйл үгийг хэрэглэдэг бэ гэд өргөн хэрэглээний талаар үзэх болно. За, to be буюу байх, болох гэсэн утгатай үг. Энэ to нь болохоор хээ, be нь болохоор бай, бол гэсэн утгатай. Ингээд нийлээд байх, болох гэсэн утгатай буюу би бол 20 настай, би бол эмэгтэй, би бол монгол хүн, гадаа дулаахан байна, тэр эмэгтэй 30 настай гэдэг өгүүлбэрүүдээр ерөнхийдөө хэрэгэлдэг гэсэн үг. За ингээд хичээлийнхаа дараагийн хэсэг рүү оръё. Энэ хэсгээр болохоор англи хэлэнд өргөн хэрэглэгддэг 7 ширхэг төлөөний нэрэн дээр энэ to be гэдэг үйл үг маань хэрхэн хувирч хэрэглэгдэх талаар үзье. Энэ 7 үйл үгийн энэ 7 төлөөний нэрийн хамгийн ихнийх нь болохоор I буюу би, хоёр дахь нь you, чи, he, тэр эрэгтэй, she, тэр эмэгтэй, it, энэ амтан буюу юмсыг it гэж нэрлэдэг. Энэ эднэр нь болохоор нэг ганц бие дээр хэрэгжилж байгаа гэсэн үг. Энэ дээр жишээлбэл I am гэж хэлэх нь. You are. Би бол, чи бол, тийм ээ? He is, she is, it is. Эднэр нь болохоор одоо цаг дээр ингэж хэрэглэгдэнэ. За дараагийн төлөөний үгнүүд нь болохоор олон тоон дээр хэрэглэж байгаа төлөөний үгнүүд байгаа. We are, they are, you are гэж хэлэгдэнэ. We are гэдэг нь болохоор би, намайг оролцуулаад бид нар гэсэн үг тийм ээ. They гэдэг нь болохоор тэд нар, you гэдэг нь болохоор та нар. Та нар бол гэсэн утгатай ийм үг гарч ирж байна. За энэ үг нь to be гэдэг үг нь in I am, you are, he is, she is, it is, we are, they are, you are гэж хувирдаг байна. Энэ болохоор хамгийн анхан шатны хамгийн өргөн хэрэглээнд хэрэглэгддэг өгүүлбэрт ордог үйл үг болж хэрэглэгдэж байна гэсэн үг. Жишээлбэл би бол Сүй, I am Сүй. Тэр эмэгтэй 8 настай, she is 8. Тэгээд гадаа дулаахан байна гэвэл it is warm. Энэ бол дулаахан байна, тийм ээ? Ийм үгнүүдээр хэрэглэгдэнэ. Мөн үүнээс гадна энэ to be гэдэг үйл үгийг үгүйсгэлээр яаж хувирах талаар энэ дээр бичсэн байна. Жишээлбэл би I am not Taiwanese. Би бол Тайван хүн биш ээ, тийм ээ? You are not old. Чи бол хөгшин биш ээ. He, she, it is not happy. Тэр эрэгтэй, тэр эмэгтэй энэ бол баяртай биш байна гэсэн утгаар хэрэглэх нь тийм ээ. You are not far away. Чи хол биш байна гэдэг ч юм уу. Иймэрхүү практик хэрэглээнүүдээр амьдрал дээр энэ to be гэдэг үйл үгийг маш их хэрэглэдэг. Ингээд өнөөдрийн хичээлээ ойлгосон гэж найдаж байна. Хэрвээ багшаас асуух зүйл байвал комментэн дээр бичиж ирүүлж болно. Энэний дараа гэрийн даалгаварт 3 үгтэй өгүүлбэр өгье. Та бүхэн өөрийнхөө чадлаар бичгийг хичээгээд оролдоод үзээрэй. Энэ үйл үг нь болохоор энэ өгүүлбэр даалгавар нь болохоор Томас бол хөгшин хүн, тийм ээ? Томас бол хөгшин хүн. Энэ нохоо 4 настай. Гадаа нартай байна гэсэн энэ 3 өгүүлбэрийг оролдоод бичгийг оролдоод үзээрэй. To be бол анхаар шатны хамгийн их өргөн хэрэглэгддэг энэ 7 төлөөний нэр дээр ингэж хувирдаг. Тэгээд төлөөний нэр дээрээ мөн үгүйсгэл авахаараа ингэж хэрэглэгдэнэ гэсэн өнөөдрийн хичээлээ товчхондоо энэ товчхон хичээлээ ингээд дуусгая. Дараагийн хичээлүүдээр бид нэр өнгөрсөн цаг болоод ирээдүйн цаг мөн өөр бусад үйл үгнүүдтэй хэрхэн хавсарч хэрэглэдэг талаар дэлгэрэнгүй үзэх болно. Баярлалаа.